байна. Би содон цэрэн дараагаас нэг юм асуух гэсэн. Мэдээж сонгуулийг бол амжилттай сайн зохион байгуулсан. Зөвхөн нэг зүйл одоо энэ орон нутгийн сонгууль дээр давтагдахгүй тулд жишээлбэл сая Чингэлтэй дүүрэг дээр гэхэд Чингэлтэй сонгуулийн хорооны даргын нэртэй таны нэртэй гэхэд өрхийн ухуулагч штабын ажилтан гэдгээр мянгаар нь одоо үнэмлэх тараагдчих. Энэ өөрөө мөнгө тараах хувилбар болж хувирсан л да. Тэгээд надад гэхээр штабын ажилтан 3 ширхэг үнэмлэх олж явахт өрсөлдөгчд мянгаараа олдог. Сүүлдээ энэ бол бүр утгаа алдсан. Тэгэхээр энэ иймэрхүү одоо журам зөрчсөн одоо иргэдийн саналыг иргэдээ басамжилж төр луурын аргаар гарч ирэх гэсэн энэ оролдлогоос энэ орон нутгийн сонгуулиас эхлээд цэвэрлэх хэрэгтэй байгаа. Тийм учраас би таныг энэ дээр одоо хариулт өгөөч. Энэ дээр ямар зохицуулт хийх боломж байгаа юм бэ гэж хариулъя. Хоёрт одоо сая жишээл хууль дээр микрогоор юм машинаар хүн зөөхгүй гэсэн яг цагаад болохоор 200-300-аар микро худалж аваад хүн зөөх иргэдийг бүр хүчээр шахаж суулгах болохгүй бол одоо хүч хэрэглэгч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр манай тойргийн сонгогчд бол иймэрхүү зөрчлийг төрд очиод арилгаарай гэж над загчээсэн. Дээрээс нь одоо нүүрс бетон тараадаг ч юм уу тийм биш. Нийтлэг эрх ашигын төлөө сургууль цэцэрлэг барих асуудал дээр нь харин асуудлыг шийдэг болооч гэж сонгогчд өнөөдөр өөр болсон байна. Тиймээс энэ мэт зөрчлийг энэ орон нутгийн сонгуулийн өмнөхөн өөрчлөх боломж байгаа юу? Энэ дээр хариулт өгөөч гэж танаас асуух гэсэн. За содон цэрэн даргын микрофоныг өгье. Хэд гэсэн дугаар байна дээр чинь 80 дугаар микрофоныг. За оюун чимэг гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ сонгуулийн тухай хуулийн дээр нэг юм заалт байгаамаа. Сурталчилгааг нам эвсэл нэр дэвшигчийн штаб эрхлэн явуулна гэдэг. Штаб нь бол ийм бүрэлдэхүүнтэй байна гэдэг. Тэр бүрэлдэхүүн дотор нь бол ухуулагч, менежер, шадар туслагч гэдэг тоонууд заасан. Сонгогч тутамд тэд гэж заасан. Ганц алдаа гарсан нь бол тэр штабын ажилтан. Тоо заагаагүй. Тэгээ намууд яасан гэхээр зэрэг сонгуулийн ерөнхий ороонд бол маш олон хүний нэр ирүүлсэн. Штабын ажилтан гэдэг нэр. Манай штабын ажилтан. Тэр нь хуулиараа тооны хязгаар байхгүй. За энэ явдал бол гарсан. Цаашдаа бол энэ штабын ажилтан гэдгийг бол хязгаар тавьж өгмөр юм бил хуулиндаа. Энэ удаагийн хуулинд бол энэ хязгаар нь байхгүй. Ухуулагч төр нь хязгаартай, шадар туслагч нь хязгаартай, менежер нь нэг байна гэх ингэ заасан. Цаашдаа бол бидэнд хуулинд бол энэ ажилтныг бол бид хязгаар тавьж өгнө. Тэгээ энэ удаагийн энэ орон нутгийн сонгуул дээр бол бас энэ хуулийг өөрчлөх боломж байхгүй. Яг тэгэхээр цаг хугацааны хувьд бол давчи болцсон. Одоо бид нар бол 80-аас доошгүй хоногийн өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах ёстой. Тэр нь бол 8 сарын 13-наас наана сонгуулийнхаа хороодыг байгуулж эхлэх ёстой болчиход байгаа. Тэгэхээр 8 сарын 13-наас наана бид сонгуулийнхаа хуулийг хуулиндаа өөрчлөлт оруулах чадахгүй болчиход байгаа. Тийм учраас одоо ингээд энэ хуулиараа явж дуусгаад дараагийн сонгуулиас бол бид хуулийг зохицуулж өөрчлөлт оруулах одоо шаардлагатай л гэж бодож байна. За баярлалаа. Ажлын хэсэг содон цэрэн даргаас гадна бүртгэлийн газрын дарга, мэд сайхан дарга, бүртгэлийн газрын иргэний бүртгэлийн газрын дарга, инг цэцэг, сонгуулийн ерөнхий орооны ажлын албаны дарга Баян дүүрэнээр ирсэн байгаа. Гишүүд мэдгчээ. За Эрдэнэ гишүүн үгээлээ. За баярлалаа. За өнөөдөр сум дүүргийн өдөртлөж хурлын сонгуул албан ёсоор зарлагдах гэж байна. За 5-7 сарын 15-наас эхэлж товлоод 10 сарын 19-нд одоо сандралтын өдөр байхаар санал орж ирсэн. Өглөө төрийн байгуулалтын байнгын орон дээрс энэ асуудлаар нэлээд ярьсан. За хамгийн гол юм юу гэхээр өнөөдөр одоо энэ орон нутгийн сонгуул гэдэг бол түрүүн би Содбаатар гишүүдэд санал нэг байна. Энэ бол их хурлын сонгуул, аймаг нийслэлийн одоо хурлын сонгуулиас бол өрмөц тухайн орон нутгийн иргэдийн одоо язгуур их ашгийг илэрхийлж хамгаалдаг ийм сонгуулаа. Энэ сонгуул бас өрмөц олон төстөд бий. Жишээ нь одоо болсон хүчний хувьд бол нэр дэвшигчдийн хувьд одоо шаардлага хангасан нэр дэвшигч ховор байдаг. Тэгээд хуулиар хамаг одоо чадвартай усралтай тэр одоо хэсгийг нь бол одоо хаагаад нэр дэвширхийг хаагдсан байдаг. За тэгээд үлдсэн одоо хүмүүсээс нэр дэвшигчээ бол тодруулах шаардлага бол хүчээр тулгагддаг. Гэт ингээд маш олон сул талууд байгаа. Тэгэхээр энэ цаашдаа Монгол улсын иргэний сонгогдох эрхэнд халдсан ийм одоо хуулийн үндсэн хууль зөрчсөн ийм одоо хуулийн заалтуудыг өдөр засах систем
өнөөдөр төрийн албан хаагч байснараа одоо орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхээ асуулж хязгаарлуулна гэдэг бол байж болохгүй асуудлаа. Тийм учраас ер нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс маань одоо тэр нэгдүгээр орон тооны бус ажил цалин одоо бүнлүү авдаггүй. За хоёрдугаар тэгвэл энэ бол одоо орон нутгийн иргэдийн язгуур хэршийг илэрхийлэн хамгаалдаг ийм сонгуул учраас энд бол хамгийн одоо чадaltaй боловсралтай тэр хэсэг нь бол одоо нэр дэвшиж явах хэрэгтэй. Ийм л одоо сонгуул гэж би ойлгодог. Энэ тал дээр бол цаашдаа бид бас анхаарч дараагийн одоо хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулахсамаар энэ хуулийг бол улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа гэж харж байгаа. За 3 дугаар тэгвэл би өнөөдөр бас энэ холбогдох ажлын хэсэг тандаж хэлэхэд бол энэ одоо цаашдаа энэ тэр сонгогчдын нэрсийн жагсаалтыг бэлдэж өгтөө одоо би мэд сайхан дараагаас суух гэдэг нь тэр ноутбуктээр тэр бэлдэж өгсөн нэрсийн жагсаалтыг одоо тодорхой хэмжээнд хяналт тавих тэр боломжийг тухайн одоо сонгогчид ирээдүйд одоо бас нээлттэй болох тал дээр цаашдаа анхаарч ажилламаар байна. Автоматар бэлдсэн нэрсийн одоо жагсаалт бүхий одоо ноутбукуудыг авцгаад өгчдөг. За тэр нь тэгээд одоо үнэхээр шаардлага хангасан жагсаалт муу юм уу биш юм уу гэдэг бол хянах боломж бол бас тэр болгон байхгүй байгаа. Гэх мэтийн одоо зөрчлүүд энэ дээр харагдсан. Тийм учраас энэ дээр бас улсын бүртгэлийн ерхий газар сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийг гаргаж өгтөө иргэдийн оролцоо хяналтад одоо тавих боломжийг бас хангах тал дээр анхаарна зэ гэж хэлмээр байна. За 3 дугаарт нь өнөөдөр нэгэнт олон голсон нам өнөөдөр бас одоо энэ орон нутгийн сонгуулийн товыг зарсны дараа ямар нэгэн байдлаар одоо сонгуул руу чиглэсэн улс төрийн одоо янз бүрийн акцуудыг болж өгөл битгий хийгээрэй гэж хэлмээр байна. За бид өнөөдөр одоо нөгөө биенийхээ сул алдаатай талуудыг дурдаад байх юм бол олон зүйлийг ярьж болно. Дөрөв одоо сонгуул руу чиглэсэн одоо мөнгө тараалтын асуудлыг ярьж байлээ. Би нямд жишээнтэй бол санал нийлэхгүй байгаа. Жишээ нь 2012 оны 5 сард яг одоо сонгуулийн өмнө тэр тухайн үеийн засгийн газар тогтоол гаргаад мөн одоо яг энэ хувьцааны борлуулалтын ажлыг эхлүүлж ирсэн. Тэр одоо тодорхой аймаг дүүргүүдэд бүр нэр зааж тэр мөнгийг тарааж ирсэн нөхдүүд өнөөдөр энд бас сууж ил байна. За тэгээд түрүүн одоо тэр Зандан шатрын гишүүний хэлдэг тэр одоо төрийн албыг төрлийн алба болгосон гэж над руу дайраад ах шаардлага байхгүй. Тэр Twitter, Facebook дээр бичдэг ховны их үүсвэр бол танаас гаралтай байна гэж би ойлголоо. Тэгэхээр ерөн зөвөр одоо Зандан шатрын бити ийм одоо хоёр нүвтэй гутхуурууд бол жоохон төрийн хүний ёс зүй зааж жоохон зангарахтай байгаа ч. Та бол одоо төрд хариуцлага алба хашиж ирсэн тий. Тэгээд очоод Баянгол дээр миний хэдэн хамаатан байгааг очоод тоолчоорой тий. 240 мянган хүнээс хэдэн миний хамаатан байна тоолчоорой. Тэгээд нотлчоо дараа нэмэрэн шүү. Тэгээд нотлохоогүй зүгээр шар хэвлэлийн ховоор хов хийж одоо төрийн ордны энэ чуулганы танкийг одоо ховоор буцралтгаа болооч гэж хэлмээр байна. Баярлалаа. За болдог шүү. Үгүй ээ. За мэд цагаан дарга хариулчих уу? Асуулт байхгүй. Асуулт байна. 81. За Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар хуулийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх үүргийг гүйцэтгэж байгаа. За энэ хүрээнд бол бид нэр бүх ажлуудыг хуулийн дагуу хийж гүйцэтгсэн. Хууль заасны дагуу одоо сонгогчдын нэрсийн жагсаалтыг бид нэр 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар буюу санал хураах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө гаргаж хэсгийн хороод түргүүлэх ёстой. Энэ ажлыг цаасан болон цахим хэлбэрээр хийсэн байгаа. За мөн түүнчлэн 6 дугаар сарын 21-ний байдлаар шилжилт хөдөлгөөн хийсний дараа саяын 3-ны өдөр хийгдсэн жагсаалтанд шилжилт хөдөлгөөнд орсон 18309 хүн. За энэ хугацаанд ертөнцийн мөнх улсыг үзүүлсэн 897 хүнийг жагсаалтаас хасах. За мөн түүнчлэн иргэний харьяалал гарсан нэр бүхий 100 тонны иргэдийг сонгогчдын нэрсийн жагсаалтаас гарах ийм үйлдэлийг хийж 6 сарын 21-ний байдлаар бол сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцэслэн цаасаар болон цахимаар хөргүүлсэн байгаа.
Тэгээ энд бол хуулийн дагуу улс төрийн намуудад сонгуульд оролцож байгаа эрхчлүүдэд цахим хэлбэрээр нэг удаа олгож болно гэсэн байгаа. Энэ дагуу 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдээллийг намуудад хүсэл гаргасан намууд эрхчлүүдэд өгсөн байгаа. Ер нь бол энэ ажлыг зохион байгуулж явах явцад бол юу гэхтэй зэрэг бүх зүйлийг нээлттэй байх, өөрөөр хэлбэл улс төрийн намуудын төлөөлөл, сонгуульд оролцож байгаа байгууллагын төлөөлөл бүх зүйлийг одоо харж танилцах ийм болцоо боломжоор хангасан эрх зүйн актыг оруулчвал их зүгээр юм байна гэж ойлгож байгаа. Нэг удаа цахимаар өгнө гэсэн болох дээр инээс илүү хоёр дахь мэдээлэл өгөх болцоо боломж байхгүй. Сонгогчдын нэрсийн жагсаалт бол юун дээр хэсэг дээрээ бол байсан. За баярлалаа. За болдог шүнэ.